Сайн уу? Дахиад хэсэг хугацааны дараа би иргэн ирлээ. Нэг хэсэг хугацаанд угаас яг ингэ завгүй байгаад ах юм. Тэгээд өөртөөгөө ярилцъя гэж яваад бодоод байгаа мөртлөө амжихгүй. Тэгэд энэ ярилцах зүйл чинь ингээд зүгээр ажлынхаа хажуугаар нэг 30 минут гэл суучий гэд ярьдаг зүйл бас биш байгаа даахгүй юу? Өөртөө орон зай гаргаад нам гүн байгаад тухтай байсныхаа араас миний ярих хөг мэдрэмж донгод орж ирэх юм уу тэгэж яагаад тэр зүйлийг мэдэрсний дараагаар ингэж бас ямар ч төлөвлөлтгүйгээр яг энэ тухайн цаг үедээ өөрийнхөө хөг мэдрэмжээр урсан гаргадаг зүйл байгаад байгаа. Тэгэнгүүт яг энэ нөгөө тохиолдолд чинь маш ховор байгаа байхгүй юу? Өөртөө гарах юм цаг ховор. Тэгээ нөгөө тухтай яриагээд байгаа. Тухалж агаад ярьдаг болохоор бас нөгөө дотоод аялал гэж байгаа шүү дээ. Тэгэхээр дотоодоор аялна гэдэг чинь хүн дотгошоогоо чимээлж, чагнаж агаад тэгээд дотортойгоо сууж иж ярих нь шүү дээ өөртөөгөө. Тэгэд энэ бүхэн нөхцөл бололцоогоо нөгөө бүрдүүлж ижиж ярьдаг яриа болохоор за гэлсий чи. За гэлс тийм ажилтан чинь тэр ажлаасаа гарахаас өмнө гэлс ингэ хийчээ. За ажилдаа явж ирж байгаа. Унтахаас өмнө 30 минут гэлс. Яг ингэдэг зүйл биш байгаа даахгүй. Тэгэхээр дотоод орчин нөхцөл те өөрийнхөө орчин нөхцөлийг бас энэ дотоодынхоо бие сэтгэлийгээ чагнах орчин нөхцөлийг бүрдүүлж иж ингээд хийгддэг яриа байгаа даа. Тэгээд бас яг өмнө хэлжсэнчлэн нөгөө юу ярихад бэлддэггүйгээр ярьдаг. Гэхдээ ерөнхий нэг одоо сүүлийн доног толгоос дээр эргэлдээл байсан. Юуг ярих вэ гэсэн чинь зөндөө олон зүйл жижиг юмнууд гарч ирээд байгаа байхгүй гэсэн мөртлөө яг энэ бүхнийг багтаах зүйл нь юу юм бэ гэхээр би хийм бэ. Одоо энэ өнгөрсөнд би 9 дугаар хийсэн байлээ. Тэнгүүт одоо 10-аас нэглээд нэг базаад би хийм бэ. Энэ бүхнийг яриад байгаа. Энэ бүхнийг туулаад ингээд энэ мэдрэмжүүдийг мэдрэлээ одоо ингэж юм байна гэд ингэж өөрийнхөө жишээндээ тулгуурлаад мэдрэмжээ ингэж хуваалцаад байгаа. Дотоодоор аялаад байгаа. Энэ хүн хийм бэ? Энэ божимбор хийм бэ? Хэн болох гээд байгаа юм бэ? Бас хэн байсан юм бэ? Гэдэг зүйл их сонин санагдаад ингэ дотроос байн цухалцаад байлаа. Тэгэхээр энэ дугаар дээрээ би өнгөрсөнд яг хэн байсан? Тэгээ би хэн болж өөрчлөгдөж байгаа юм? Би хэн болохыг зорж байгаа юм? Яг одоогийн цаг хугацаагаар би яг өөрийгөө хэн гэж хараад байгаа юм бэ гэдгээл ер нь би өөрөө ч өмнө нь мэддгүй явсан шүү дээ. Тэгэхээр одоо би тэгвэл мэддэг гадралж эхэлж байгаа юм байна. Тэгвэл одоо би энийг энд мэдрэмжээ хуваалцаж үлдээх ёстой болов уу гэдэг л мэдрэмж дөрөв түүнийг ярилцъя л гэж бодлоо. Тэгээд би ингэж муу ярьж байгаачлан хэрвээ сонсож байгаа нэг хүн та нэг сонсож байгаа болвол та хэн бэ гэж өөрийгөө бодож үзсэн үү? Бодож үзсэн тохиолдол яг нэг бус удаа байгаалах. Тэгтээ яг би бол энэ юм аа гэд бусдын өмнө бахархалтайгаар алдаа оноотойгоо ололт амжилттайгаа өөрийгөө би ийм штэ гэм мэдээд өөрийгөө илэрхийлдэг өөрийгөө таньж мэдсэн хүмүүн үү гэдгийг нэг бодоод үзээрэй. Миний хувьд болохоор би өмнө өөрийгөө угаасаа мэддэггүйсэн. Би хинбэ гэдэг асуулт бараг тавигдчихсэн баг. Яагаад гэвэл нөгөө одоо энэ тентгийн хурал зулаан ч юм уу те анги сургууль дээр ч юм хамт олон дунд ч юм уу нэг ганц нэг удаа ийм хөндөгдөх үе байдаг штэ. Тэр үед би өөрийгөө мэддэггүй байсан гэдгээ дахиад сүлд нь ухаарч байгаа хгүй юу? Тэгээд өмнөх тэр мэддэггүй байсантайгаа одоо энэ үеийг харьцуулахад би баг сагаар гадарч эхэлж байгаа шүү дээ өөрийгөө.
Тэнгүүт гэд нэг тэгж байгаа. Тэгээ бүр явандаа хэсэг хугацаанд дараа би бүр өөрийгөө мэддэг хүн болчих бол өөрийгөө мэддэг хүн өөрийгөө хинбэ гэдгээ мэддэггүй юу юм альва зүйлднийх ганхаад байдаг юм биш үү санагдлаа. Сайндч тэр муудч тэр. Тэгэхээр одоо би нөгөө өөрийгөө шинээр би болохынхоо сацуу өнгөрснийгөө бас тавьж явуулж байгаа хүний хувьд өнгөрснийгөө эмчилж байгаа хүний хувьд тэр бүхэн өөрчлөгдөөд эмчлэгдээд илаашаад ирэхээрээ жинхэнэ би гэж юм бэ гэдэг чинь босч ирэх гэсэн чинь тэрийгэ тодорхойлж мэдэхгүй байвал энэ чинь харамсалтай байхгүй. Тэгэхээр дараагийн шат нь одоо надад юм гэж мэдрэгдээд байгаа юм. Би өөрийгөө ангаалаа, хуучиндх өнгөрснөө тавьж явууллаа. За тэгсэн чинь одоо яг одоо байгаа энэ хүн хин бэ? Хэн болох гээд байгаа юм бэ? Гэт энэ хүний суурийг ингээд дэвсгэстэй болчихж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө өмнө нь тэгвэл хэн байсан? Тэгвэл одоо ямар хүний суур дэвсэх гэж байгаа юм бэ гэдгийг тодорхойлох шаардлагатай болоод ирж байгаа юм шиг мэдрэгдээд байгаа. Тэгээд энэ дундаас би хэм бэ гэдэг асуулт надад урган гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө нэг хэдийн юм ингэж тэмдэглэлийн дэвтэр дээр ерөнхий одоо энэний хүрээнд ярья гэж бичсэн байгаа байхгүй юу? Өмнө нь ингэж байсан шүү дээ. Гэхдээ одоо нь ингэж бичиж эхэлж байна. Яасан бэ гэсэн чи бас л энэ нөгөө яриа хийж ах дундаасаа суралцлаа л да. Өмнөх яриан дээр хаа би нэг өмнө нь ингээд нэг би сонсч нэг Nirvana гэдэг нэг сууг сонсдог гэж хэлсэн ш. Тэр дээр сонсч байсан юм ингээд яг ингээд яримар санагддаггүй. Тэгсэн чи ингээд яри гэхээр нөгөө миний тарих биеинд ингэж миний өөрийн туулал шиг ингэж бүтэн буудаг юм байна. Хүний ярьсан яриа. Тэгээд тэрийг ингээд өөрийнхөө энэ яриан дээр орлыг хэлэхээр болж өгдөггүй. Тэгэхээр дэвтэр дээрээ бичсэн бохгүй юу? Тайл тэмдэглэж үлдээж бичиж үлдээчээд тэгээ яг ярих явцдаа нөгөө бичснээсээ ингээд уншаад харж байгаа штэ. Харж агаад ерөнхий тэмдэглэсэн болохоор тэрийг ингээд яриандаа оруулж ургуулж ярих гээд хүн чинь чаддаггүй юм байна. Тэгсэн чинь яг миний өмнөх яриан дээр нэг анзаараад үзээрэй заяа. Нэг жаахан алцалдаагүй нэг хэсэг орж ирсэн. Тэр чинь яг тэр ихгүй яг бэлдээд бичээд тэгээ тэрийг ярианд хүний яриаг оруулж ингэж ярих гэсэн чинь би тэр маань надад алдаа болж урж ирсэн. Тэгээ би бодсон. За бусдынхаас ингээд яг бичиж тэмдэглээд ингээд төлөвлөөд ярина гэхээс илүүтэй зүгээр өөрийнхөө мэдрэмжээр би өөрийнхөө мэддэг зүйлийг туулсан зүйлээ ярих нь угаасаа миний энэ ярианы гол онцлог юм байна. Тэрүүгээрээ л би ингэж ярих юм байна. Бусдаар би хэн нэгний хэлсэн үгийг хутган ойлголтыг хичнээн би ухаад ойлгоцсон ч гэсэн ингээд өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө ойлголтоор би амнаасаа гарах болоод мянга бичиж тэмдэглээ би тэрийг унших гэж зүгээр хавгүй ёо. Тийм юм байхгүй мэнэ гэдгийг ойлгосноос хойш. За бусдынхаас бол ингэж тэмдэглэж бусдын ярианаас ойлголтыг ингэхээс илүүтэй өөрөөрөө л гаргая гэж бодоод. Тэгэд энэ дээрээ бол ингэж би яг өөрийнхөө л юм бичсэн байгаа. Тэрэн дээр юу гэхэлэр за тий өөрийнхөө тухай ярина, би хэн бэ гэдэг тухай ярина гэд. Тэгээд энд бас нэлээхэд идэм бицэл байна л да. Тэрийг яаж ийн гэж оруулж ирэх гэж байгаа бол яг ингээ бичээ тэмдэглэхээр хэцүү байд юм байна. Ингээд байд юм байна. За тэгвэл нөгөө би хэн бэ гэсэ шууд явж эхлэе. За өнгөрсөнд би хэн байваа гэхээр би өөрийгөө ч таньж мэдээгүй би байсан. Түр дэвтрээ хаач тэгэхгүй болоод ухаасаа нэг шиг яваад байна. Тэр анзаарч байна уу? Энд чинь нөгөө яг моменттай ингэж өөрийгөө мэдэрч ярьдаг яриа болохоор ингэж тэмдэглэн дэвтрээ хараад тэгээ тэндээс нэг хэсэг ингээд юмнууд ингээ харцсан чинь шууд эргэлдээд эхэлж байгаа байхгүй юу? Яг юу ярих мэдрэмжээр ярих юм аа байхгүй болов. За хэн бэ гэдэг зүйл ярих гэдэг байгаа шүү дээ.
Би хэн байсан бэ? Би юуг тулсан бэ? Тэгэд өмнө хэлжсэнчлэн одоо нөгөө онгод тэнгэрийн зам гэдээ ярьж байгаа штэ. За би ийм багштай гэд багш маань юм ээ. За тэгвэл энэ замыг хүртэл би өмнө нь бусдын л адил те. Сэтгэлэгч яваа сургууль суугаад оюутан болоод алдж яноос. Тэгээд багасаа нөгөө бүтэн гэр бүл гэдэг нөгөө хогтгооныг мэдэрч амьдраг утгаар тэндээсээ тийм шарах авцсан, гэмтэл авцсан сэтгэл зүйтэй. Тэгэл яхав би нэг бус нэг өөрийгөө зовсон гэж хэлэхгүй л дээ. Тэгтээ бусад хүнтэй зовсон хүнтэй харьцуулахад бол би зовсон гэж хэлэхгүй. Тэгтээ огт зовоогүй хүнтэй харьцуулахад бол яхав юм үзэхээ үед бол үзсэн. Тэгэнгүүт тэр дундаасаа ингээд хүн им өөрийн итгэл үнэмшлүүд авчиж байгаа штэ. Тэгтээ нөгөө жаахан буруу ойлголттой итгэл үнэмшил те. Хүн гэж юм бэ, амьдрал гэж юм бэ. Угаасаа л юм бэ гэх нэг тийм бусдыг нэг буруу өгдөг хандлагаар те. Одоо нөгөө би чинь гэр бүлдээ төрлөө гэхэд аав ээж минь бүтэн байсангүй гэнгүүт тэгвэл хүний ээж аав гэж угаасаа л юм бэ. Бусдын ээж аав болохоор бүтэн байж болдог. Манай ээж аав бүтэн биш. Тэгээд тэглээ гэд нэг тийм миний буруугаас биш гэдэг өнцөг тэндээс ингээд хүүхэд байхаас ингээд өөрийн мэдлэгөөр тэр ухамсартай болсон байгаа байхгүй юу? Тэрийгээ ч мэдлэгөө. Тэнгүүтээ найз нөхдийн дунд орлоо, хамаатан садны дунд орлоо гингүүд нөгөө би өөрийгөө л мэддэг штэ дотоодоо. Би ийм уг нь бол сайхан сэтгэлтэй цайлган болгочий бүтчий тусалчий хийчий бүтээчий гэдэг нэг юм нэг зөв сэтгэлтэй хүн байгаад байна гэдгээ бол нэг мэдээд ах шиг хүүхэд байна гэдгээ. Тэнгүүтээ би ч нэг тийм муу сурлагатай байж биш. Тэгэл тийм гоцойж нөгөө онцгойрсон ч биш. Тэгэл ямар ч сан давгүй дундаж. Тэгтээ нөгөө гэр бүлийн хангамж хэрэгцээ одоо хайр халамж одоо бүх юм дүүрэн бүтэн байсан бол би бараг л нэг нэлээд дэшээ цойлчих юм шиг надад мэдрэгддэгээс аахгүй. Тэгэнгүүт за миний ингэж дэшээ гарч чадахгүй одоо нэг иймэрхүү байдлаар ингээд гацж ангинаад одоо нэг цойлжихгүй байгаа шалтгаан минь одоо гэр бүлтэй холбоотой гэдэг л нэг тийм ухамсартай байсан байгаа байхгүй. Хамаатан садантай холбоотой. Яагаад гэвэл тэд нар надад ингэсэн учраас. Найз нөхдөдтэй холбоотой. Яагаад гэвэл эдгээр намайг мэдхгүй үнэлэхгүй гэдэг ч юм уу тийм байдлаар тийм далд ухамсар маань ажиллажчихсан байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийг өөрөө мэдхгүй дөнгөдөө далд ухамсартаа би л зөв үнэн байгаад байна. Бусад юусоо тэхгүй байна гэд бусдыг буруутгах тийм хохирох сэтгэлгээ гэж хэлнэ ерөөхдөө болвол. Гэхдээ ингэж хэлэхэд бол үнэхээр анх энийг хүлээн зөвшөөрөхөд үнэхээр амар байсан надад. Анх хүлээн зөвшөөрөхөд хохирох сэтгэлгээ. Юу ч болсон би хохирогч нь бусад намайг хохироодог нь. Би бол юу ч хийгээгүй инхийн цагаан тагтаана. Энийг хүлээн зөвшөөрөхөд надад маш хүндээсэн. Гэхдээ би одоо бол хүлээн зөвшөөрсөн болохоор би өөрийгөө бүр ингээд олон түмний дунд бүр ингээд тийм байсан би гэдгээ бүр тодорхойлоо сурч хэмжээнд байгаа байхгүй. За тийм ер нь бол тэгэд энийг хүлээн зөвшөөрөд ирэхэд бол тийм. За магадгүй тийм амьдрал нөхцөл боломж анханасаа тэгж өгөгдсөн байлаа гэж бодоход хамаатан садан гэр бүл одоо ээж аав ах эгч юу юм те. Тэгээ найз нөхөд бусад хүмүүс надад тийм хандлага юм үүслээ байдал нөхцөл байдал байлаа гэхэд тэгвэл би бусад намайг ингээд ингэхгүйгээр тэгвэл огт энэ өнцөг тайрцаглагдахгүйгээр энэ ухамсарыг өөртөө би болохгүйгээр би өөрөө тэгвэл ягаад дайраад гарч ирээд энэ бүх зүйлийг бусдад надад хийхээ хүлээн зөвшөөрөөд би өөрөө хохирох сэтгэлгээг би болгох өөрөө хүлээн зөвшөөрөөд миний талд ухамсар ажилласан юм бэ тийм үстэй. Тэгэхээр хэрвээ би тэрийг тухайн үедээ өөрийн ухамсаргүйгээр энэ суудсан бол өөрийн ухамсаргүйгээр ч гэсэн би энийг суулгахгүйгээр би тэгвэл хичнээн хүүхэд байсан ч гэсэн миний дотоод сүнс мэдрэмж тийм үү яагаад энэ бүхний тэгвэл хохирогчийн өнцгөөс биш хүлээж авах боломжтой байхад
ингэсэн юм бэ те. Надад сонголт байсан л байгаа байхгүй юу. Өөрөө бүгдийг нөгөө мөс сагална гэдэг шиг хаг цохоод те хиндэж бусад намайг сэтгэл зүг минь гэмтэж яхад биеийг минь гэмтэж яхад би энэний төлөө тэгвэл өөрөө яаж хүч гаргаад дуурчаагүй юм бэ? Хүч гаргаад үйлдэл хийчихээгүй юм бэ? Гингүүд тэгэхээр надад ч гэсэн бас буруу байгаад гоц. Тэгэхээр яаж ийн бусад бүгдээрээ 100% дангаар нь буруутан биш, намайг хохирогчд нь би өөрөө хохирогч нь биш болж таарж байгаа зү. Би ч гэсэн өөрөө үйлдэл хийгээгүй нь өөрөө миний нэг талдаа хүчин хүсэл ухамсар байгаа байхгүй юу? Тэгээл бас одоо ингээл хүүхэд насныхтар тэглээ гэхэд том боллоо тий. Тэгэл бас найзлуутай болно. Тэнгүүд учирсан залуучууд бүрэн ер нь яг нэг давтамж циклийг гаргаад байгааг ер нь сүлдээ анзарч эхэлсэн. Дандаа л би хохирогч болж үлддэг юм шиг тий. Би л нөгөө инхсийн цагаан тагтаа нөгөөдөл ч болохгүй байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө нэг л ингээл хангалттай бүтчих болохоор харилцаанууд байгаа шүү дээ. Үнэхээр бид нэр эргээ ботход бол үнэхээр сайн хүмүүстэй очирсан байгаа байхгүй юу? Айгу сайн хүмүүстэй гэдэг нь хашаа. Нэг ер нь бол болж утгүй гарууд бол биш байсан. Дандаа ер нь нэг давгүй сайхан хүмүүс байсан байна гэдгийг одоо ингээ бүхнийг хүлээж жүрснээр ингээд эргээ харахаар миний тэр травманы линз байхгүй болоод өөр линзээр харж эхэлсэн чинь гэж бодож байгаа байхгүй юу? Тэгэхээр муу үнтэй бол учраагүй. Магадгүй би өөрөө тийм нэг травманы линзтэй. Эрэгтэй хүмүүсийг тий өөрөөр хардаг. Та нар л ингэх ёстой. Та нар л болохгүй байна. Чи л болохгүй байна гэд нөгөө миний өөрийн нөгөө дотоод тэр эдгээгүй шарах ингээд тэтэртэй яриа тэтэртэй арзалцаад байдаг гэсэн бахана шүү дээ. Та нар л надад өгөхгүй, чи л надад өгөхгүй. Би чамд хайртай, чамайг хайрлаж ингэж ингэж чад. Чи л намайг хайрлахгүй. Надад юу ч өгөх нөгөө хайр өгөхгүй байх, ингэхгүй байх, халамж ингэхгүй байх гэхгүй. Гэтэл яасан байх нүг би өөрийнхөө тэр нөгөө гэмтэлтэй шарахтай сэтгэл зүгээр л ингээл хандаад идэг гэсэн аахгүй юу гэдгийг ингээд сүлд нь ухаарсан. Тэгээд за ерөнхийдөө бол хохирогч сэтгэлгээ хамгийн амар хүлэмжлэхэд амар нээсэн болохоор л энийг ярьж байна. Бусдаар бол өөр жижиг бол зөндөө байсан. Яг одоогоор бол гарч ирэхгүй байна. За ерөнхийдөө ингээд урсаал ярьж илээ. За тэгээд бусдтай харилцаан дээр хүртэлтэй найз нөхөдтэй хахад гэл бас л нөгөө би хохирогч юм шигээр ханддаг. Тэрнийгээ хүлээн зөвшөөрсөний ар дээр бас нэлээд том бул харж чулуу сэтгэлээс аваад хайчиж байгаа юм шиг. Ухамсараас нэлээд том харж чүүлийг нь нээчж байгаа юм шиг. Нэг юм одоо тархинд байгаа том дүгжээсэн шүү дээ. Хатаалт ухамсартайгаа хохирогчийн сэтгэлгээ гэдэг. Энийг аваад хайчихлаар зөвхөн нэг зүйл дээр хохирогч юм биш, бүр нэлээд зүйл дээр юмнууд ингээ нэгдэд ирэхлээр бусад зүйлсэн ч гэсэн аясаараа ингээд амар тайван болоод одоо нөгөө ийм хохирогч сэтгэлгээ одоо өөр жижиг юмнууд зөндөө байгаа байхгүй. Би яг ерөнхийд нь тэгж хэлээд болохоос биш одоо яг орж ирэхгүй. Орж ирвэл ингээ жижиг юм дээр зөндөө дээр ингээд энэ асуудлууд дээр энэ зүйл чинь бол хаалт болоо байж идэм лээ. Тэгээ энийг ухамсарласнаас хойш бусад бүх зүйл дээр ер нь нэг амар хялбар болоо хайцаа. Нэг сэтгэлийн хүлээс тавигдсан юм шиг. Бүх юмн дээр л ёо бусдаас хайр халамж одоо юу хүлээд юм те тийм байсан чинь тэгэх шаардлагагүй. Нэг тийм. Одоо энийг ийм сэтгэлгээ байхгүй ч юм уу? Эсвэл энэ зүйлийг ухаараагүй нь бол зүгээр мэддэхгүй л дээ. Яг энэний хөшигтэй байсан хүнд бол нэр үнэхээр бүрхэг тэнгэрийн араас амар борооны үйл ингээ бүрийц өдөр байж идэв шүү дээ. Тэгээ бороо орж дуусаад амар аадрын юу цахилгаантай бороо юм орж дуусаад
Тэгээл тэр бүрхэг тэнгэрийн ард угаасаа нар бэж идэв шүү дээ өдрийн цагт бол. Тэгээ тэр борооны орж дуусны дараа тэр үүл хэсэг хэсгээрээ замхраад тэгэнгүүт нар тусаж эхлэх нэг тийм үеуд байдэн шүү дээ. Тэрүүн шиг гэх юм уу. Нар ороод тэр үүл угаасаа байсан битүү цахилгаантай бороо нөгөө түр асгадаг бороо байдэн шүү дээ. Тэгэнгүүт тэр асгаж исэн. Тэгэнгүүт тэрний ард ч гэсэн үүлний цаана угаасаа нар байсан л байхгүй юу. Өдрийн цаг юм чинь байсан л байгаа. Тэгмээ тэр үүлтэй тэгэж та хуралдсан бороо хайлж исэн болохоор асгаж исэн болохоор бидэрт доор байгаа бидэрт харагдахгүй. Тэнгүүтээ цаана нар байдгийг ухамсарлцсан. За энэ хурдан ордог ийм ширүүн ордог бороо угаасаа төрхөн зурих байдгаа гэдэг ингээд ухамсарладаг болчихж байна гэсэн үг байхгүй юу. Өмнө нь бол яасан байх нь амар бороо ороод энэ ямар амар бороо хурдан болоосэй гэд бодоод юу ард нь нар байх энэ угаасаа богинохоо ордог бороо хурдан дуустдаг гэдгийг ухамсарлахгүйгээр зүгээр бүр мэддэг байсан ч баг гэдэг. Тэрийг бодох сөхөөгүй байдаг гэсэн мөн байхгүй юу? Гэтэл одоо за гэ ухамсарлчингууд одоо надад ямар нэг асуудал тохиолдсон тийм үү одоо миний ухамсар бүтэн цэвэрлэж дуусаагүй штэ. Нөгөө далд хомсорт бичигцээ одоо энэ иймэрхүү програм тий. Тэгэнгүүт дахиад иймэрхүү асуудал тохиолдлоо гэхэд эхэндээ нөгөө би чин 30 жил датцсан тэр нөгөө програмаараа хүлээж авах нь л дээ. Тэгэнгүүт бэдта одоо нөгөө анзаардаг болсон. Ажигладаг тэгээ ухамсарладаг болсон гэсэн ард нь эхлээд ажиглана. Бэдта нөгөөдөг чинь байна да. Одоо би таньдаг болсон. За тэгэнгүүтээ давхар нөгөө өөрийгөө ууралж одоо ямар нэг хямрал одоо юм болж байгааг сэтгэл дотор явагдчихээн тийм үү. Тэгмээ дахиад ухамсарны гаднаас нь ажиглана. Хөөй нөгөө би дээр чинь сэтгэлд чи юм болж гин. За тэрийг бариарай, тавьшаарай. Ямар ч байсан ард нь бол юм байгаа штэ. Нэг харж байгаас өмнө нь тавцсан юмнууд нөгөө чиний ухцсан юмнууд байж гин. За гингүүд нөгөө ухамсараад агаад би сэтгэл маань буцаад одоо өөрийгөө барьж ухдаг ойлгодог болсон байна штэ. Тэгээл аясаараа энийг буцаагаад дадуулаад байна гэсэн үг. Тэгээ өмнө нь шууд ингээл энэ ингэдэг хөхгүй гэдэг хөхгүй гэл ингээл барьж аваад хямардаг ч юм уу те уйлдаг уцаарладаг гомддог ансардаг байсан тэр зүйл одоо ингээд баг багаар ингээд дадуулаад тавиулаад байна гэсэн үг хөхгүй. Тэгэнгүүт аясаараа нэг 30 жил ингэж барьж хүлэгдэж гансарч ганихарч ингэж яасан. Датцсан бие одоо баг багаар дахиад өөр програмд дадуулна гэсэн үг. Тэгэл ажиглаад сулраарай тийм шүү дээ гэл ухамсараар хандна. Одоо дандаа ухамсартайгаар. Тэгэл буцаагаад энийг ингээс ирүүлээд дадуулаад ахаар би маань дахиад далд ухамсар маань шинэ програм бичигдээд за ийм үед чинь ингэж ууралж уцаарлж одоо тэгэхгүй ингээд тайван байна. Одоо энийг ингэж харна гэл ухамсартайгаар л ажиллаж эхлэхээр ер нь ингээд болох юм байна даа л гэдгийг ихний ээлж чинь ер нь барьж авчаад байна. Цаашдаа бас өөр ахил төвчлөлт гарах л байх. За ер нь бол юм. За би хэн байсан бэ гэдэг дээр шүү дээ тий. Тэгээд бас нөгөө хэн байсан бэ гэдэг дээр би бүтэ 20 минут ярьсан байна шүү дээ. Уг нь бол миний ярих нь дөнгөж эхнийхээ 30% л баг орж ийн. За тэгвэл минутыг түр хойшин тавиад тэгвэл гол ярих зүйлдээ л орцгоё. Бас нөгөө бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж бүр үгүй ядан гүйдэг байсан. Энэ нь юу вэ гэхээр би өөрийгөө нөгөө мэдээд штэ дотроосоо ярьж байсан штэ. Би энэ ер нь нэг зөвл хүн байгаад байна да. Би нэг сайн л хүн дээ. Би ер нь юм надад юм нэг чадвар юм байгаад тахад бусдад яагаад энийг олж харахгүй байгаа юм, үнэлэхгүй байгаа юм. Би ийм ажилсаг одоо юу гэдэг чи юм сайхан сэтгэлтэй. Би ч одоо юм болгоныг л болгон бүтээн ингээл хэвээр бусдын төлөө ингээл өөрийгөө ч умартаж ингэж явдаг хүн байхад эдгээр яагаад намайг ингэдэггүй ингээд. Нөгөө бусдын төлөө энэ хүлэн зөвшөөрөгдөг, бусдад хүлэн зөвшөөрөгдөг гэдэг чинь бусдын төлөө явсаар агаад өөрийгөө хайчдаг зам нөгөө дадалт хүрэгдэм байлээ шүү дээ. Тэнгүүдээ нөгөө бусдад хүлэн зөвшөөрөгдөг гэдэг чинь амар бас том ойлголцоо миний үед би өөрөө. За одоо юм шүү дээ. Одоо ерөөхдөө угаасаа л ярьж байгаагаас хойш нөгөө бүгдийн элен талангүй ярих хичээ.
бага байхад бишээ бүр гизэн нахад маань аав минь ээжээс салаад явсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө би гизэн давхтаа тэр аавда ээжийнхээ шаналлыг бас мэдэрсэн л ах гэдэг байгаа байхгүй юу. Ээж минь бас тодорхой хэмжээгээр аавд нь хайртай. Тэгэл үлдээсэй л гэж бодсон л хэлгүй дээ. Эцтэй бүглэгдээ 2 хүүхдийг нь тээцэн юм чинь. Тэгээд тэр сэтгэл хөдлөлүүд нь л надад үлдсэн юм шиг байгаа юм. Би бол аав гэдэг хүний ухагтхан ерөөсөө мэдхгүй хар багасаа гизэн дахт аав байгаагүй. Аав эхний нэг хэдэн сар 6 сар хүртэл мө байсан болов гизэн дахад ер нь 6 сартай байхад л үрlээ ээж аваар асуудалтай болсон юм шиг байсан гэдгийг би одоо сүүлд нэг ярианаас нь жаахан мэдэрдэг байхгүй юу. Яг тулж асууж байгаагүй ч гэсэн ээжийн сэтгэлийн шархлыг хөндөж яхавдаг би бас асуудаггүй. Тэгээд миний ингээд ер нь ажиглж анзаарж байгаагаар хамаатнуудын ярианаас би юм сонсож байгаа шүү дээ. Тэгэхээр ихч мэгчийн ярианаас тэгэхээр ер нь тийм ойлголттой байдаг. Тэгэхээр ээжийн тэр бүх мэдрэмжийг зовлон шаналл хүрээ дээрээ хаягдж байгаа ч юм уу те эмэгтэй хүнийг одоо хайжлаа гэсэн үг шүү дээ. Үр хөвгтөө ингээд байчаад тахт болчоод тахт нөгөө нэг аав хүн нөхөр хүн ирэхгүй байгаад ингээд тэгээд тусдаа болох тэр мэдрэмжийг мэдрэгч одоо эмэгтэй хүнд ямар хүндв тэрийг мэдэрсэн байгаа юм. Тэгээ аавыг хүлээсэн тэр хүлээж талаар өнгөрсөн тэр мэдрэмжийг бас мэдрээд ингээ би дээрээ туугаа төрсөн юм шиг байхгүй. Тэгтээ би хүүхэд 6-наас хүртлээ би аюу ачааргалтай л амьдарч гэж өөрийгөө боддог байсан. Эмээ өвгөө байдаг байсан, ээжтэйгээ байсан, ихч нартайгаа байсан. Тэгээ би аюу нэг тийм яг тэр үеийн 90-ад оны амьдрал чинь нөгөө юу байсан шүү дээ. Них тийм цалигсан биш амьдралтай. Тэгсэн мөртлөө хол сондоггүй. Тэгсэн мөртлөө би бол 6-наас хүртлээ миний нүдэнд маш гал цог ингээд хил ам төргөн тийм гэрэлцэн байсан гэдгийг бол мэдрээд идэв юм аа. Хүмүүсийн ярианаас сонсон ч тэр зураг ахуулсан зурагнуудаа би хардаг байхгүй. Тэгэхээр тийм охин байсан. Тэрнээс хойш бол ер нь жахаас талсан юм аа. За ямар ч байсан тэгэнгүүтээ нөгөө нэг аавдаг явцсан ээж тэгсэн тэр мэдрэмжийг авцсан тэгэнгүүтээ нөгөө хүлэн зөвшөөрөгдөх гэдэг нь болохоор бас над дээр юун дээр илэрсэн бэ гэсэн чинь эрэгтэй хүнтэй харилцах харилцаанууд дээр одоо найз залуучуудтайгаа гэх юм уу. Гэтэ би нэг олон биш гэхдээ бусдад тэгж хүлэн зөвшөөрөгдөх гээд эрэгтэй хүн хүлэн зөвшөөрөгдөх гээд байдаг байснаа би анзаарсан. Өөрийгөө хаяад штэ. Тэгээд энийг сүүлд ухаарсан нь юу вэ гэсэн чинь өөрийгөө эхлээд хүн хайрлж ижиж өөрөө л их хайрлна. Тэгжээжээ тэр ард нь хүлэн зөвшөөрдөг зүйл ард нь болно. Гэдгийг. За sorry дундуур нь дуудлага ороод ирсэн. За тэгээд бусдад хүлэн зөвшөөрөгдөх. Тийм. Тэгээд энийг яаж таслан зогсоож чадсан бэ гэхээр нөгөө өөрийгөө их хүнчиглээ хайрлах хэрэгтэй юм лээ. Одоо за үнэхээр би хэлээд штэ нөгөө тэр харилцаанууд донд бүтээх боломжтой харилцаа байсан. Тэгтэл нөгөө би өөрийгөө хайрлах чаддгүй, өөрийгөө хайрлж мэддэггүй хүн, өөрийгөө ч байгааг мэддэггүй хүн чинь бусдыг хайрлж чаддгүй юм байна. Тэнгүүтээ би нөгөө өөрөө бодохдоо би энэ найзлуудаа би хайртай штэ чи миний хайрыг ойлгохгүй байна уу гэдгээ бүр ингээд уур бухимдал одоо тэрүүгээр нөгөө ийм шархаараа илэрхийлээд байдаг гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхэр чи яаж эрэхтэй хүн тэрийг ямар сайхан хайр вэ гэж хүлээж авах уу тиймээсээ. Тэгэхээр надад бас буруу байсан гэдэг нь энэ дээр байгаа байхгүй юу. Гэдгийг би ажигласан байхгүй юу. Тэр хүн ч гэсэн надад хайртай байсан тийм үү? Би тэр хүн таалагддаг гэсэн. Тэр хүмүүст. Тэгэнгүүт таалагдаад байдаг гэтэл нэг л бас нэг хүн чинь зөнгөөрөө бас мэдэн штэ. За нэг л уур уцаар одоо юу гэдэг чинь гомдлоор л би тэр хүмүүстэй харилцаад байна штэ. Намайг гисэнгүү тэгсэнгүү би ч хамааг ингэж хайрлж ингэж хахад чи намайг гисэнгүү гэдэг дээр л одоо ерөнхий юм яригдээ л та. Тэрнээс гүнийг олныг яриад яах вэ тий. Тэгэнгүүт тэр зүйл бол угаасаа буруу байсан. Тэр хүмүүс ч гэсэн зөнгөөрөө мэддэг байхгүй. Яагаад гэдгийг одоо тэд нар яг үннийг хэлээд ухаагүй л явж байгаа цаа. Тэгсэн мөртлөө одоо хүртэл одоо сэтгэлдэнд одоо би байдаг ч юм уу те. Тэгсэн мөртлөө энэ харилцаа бүтээгүй те гэдэг нэг тийм бодол тэр хүмүүс байж л байгаа. Гэхдээ одоо би бол энэний гол үнцийг ухаад ухамсарлчихсан байгаа байхгүй юу. Тэгээ одоо буцаад хэлье гэсэн ч тэр хүмүүстэй уулзахгүй юм да. За тэгэнгүүтлээ тийм бусдад хүлэн зөвшөөрдөг явцсан. Тэгээд энэ дээр гол гаргалгаа нь юу юм бэ гэдгийг сүүлд ойлгохдоо би эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй байна. Тэгжээч би
би өөрийгөө хайрлсан хүн бол шал өөр юм байна. Би өөрийгөө хайрлж мэддэг эхлээд өөрийнхөө үнцнийг мэддэг. Тэгчмүүтээ бусдыг хайрлж чаддаг юм байна. Өөрийгөө хайрлж чаддаг хүн чинь бусдыг хайрладаг юм байна. Өөрийгөө хайрлж чаддаггүй хүн бусдыг хайрлна гэж мэддэг юм байна гэдгийг амар ухсан байхгүй юу? Тэгэд өөрийгөө хайрлаад эхлэхээр чинь нөгөө нэг бас нэг хохирох сэтгэлгээнээс хадаад эхлэхээр чинь нөгөө үлний цаанаар байдгийг мэддэг ингээд айгу ухамсарлцтай байна гэсэн шүү дээ. Тэгэхээр нэг бие сэтгэл цаанаасаа нэг хүлээсэн тайлагдаад нэг сайхан амарчтай байна гэсэн шүү. Тэрүүн шиг одоо дээр нь нэмэлтээр орж ирээд хүн өөрийгөө энэ дээр хайрлаад эхэлж байгаа. Тэгэнгүүт ингээд хөө ямар сайхан юм бэ? Юм бүхэн чи ийм сайхан. Сэтгэлийн тух байна гэдэг чинь бусад юмныхын тухад зүгээр аясаараа байж идэм билээ. Сэтгэл тухгүй байхад ухамсар тухгүй байхад тэгээд бүхий л тухтай зүйлийг энүүгээр дүүрээ эдэлж хэрэглээд энүүгээр дүүр миний найз нөхөд донд гэр бүл донд тухтай хүмүүс байсан ч би л өөрөө сэтгэлдээ тухгүй ухамсартаа тухгүй байх юм бол зүгээр яг миний энэ нөгөө травманы линз гэдгээр хардаг шиг миний энэ тухгүй сэтгэлийн мэдрэмжээр л бүх зүйл мэдрэгддэг юм байлээ. За тэгээд хүлэн шүрдэг юу гэсэн ш тэнгуут би бас ийм хүн байсан байхгүй юу? Би хэн байсан бэ гэдэг дээр одоо яриад байгаа ш. Тэнгуут нөгөө бусдад хүлэн шүргдэх гээд би ийм сайн охин байхад би ийм сайн эмэгтэй байхад би ингэж ажиллаа сайн хийж хахад би өстө ингэж өөрийгөө ч хаяад ажлыг өстө умалзуулж ингэж хийж энэ би өстө амар өөрийгөө ядрааж бүр өвхөл царайлж хийдэг байсан. Тэгэнгүүт тэгэл энийг мань хараад намайг ийм гэж ойлгоосоо гэж л ажилдаг байсан байгаа байхгүй эргээ харахаар бурхан минь тэгэнгүүтлээ тэгэхэр чи би ядарна сэтгэл хүртэл туйлдаа хүрнэ сүултээ бүр ингээд mental health маань өстэй оронгороо иргэсэн нэг за нэг хоёр жишээ л ярь. Нэг нь бол айгүй мархаа ярь. Нэг нь би нэг юунд ажилладаг гэсэн нарийн бичгийн тусдаг гэдэг гэсэн юунд за зүгээр шууд газар юуг нэлэхгүйгээр ямар ч гэсэн нэг төрийн өмчт газар орон нутгийн салбарт тэгэнгүүт тэр нэг орон нутгийн салбар төрийн өмчийн чинь нэг айгүйх бичиг цаастай холбоотой ажил хийх нэг яаж яхад нэг бичиг цаасаа дийлэхгүй болохоор нэг туслах авч л тэ тэр нь би бэж таарч л тэ тэгингээ би болохоор юм суралцъя заашгүй тгийгээд цалин маш багтай тэнгүүт за цалин мөнгө хамаагүй би юм л сурыг гэж орцсон тэгсэн чил нөгөө юмаа ингээл сураал явж байхад амар их төвхтэй ажилтаа тэгээд тэрийг сурах гэсэн чи би өөрөө ядраад лтгүй юу ямар ядаргаатай юм ч гэдэг гутлаа амхантаа суралцах гал тэгсэн чинь тэгэл өөрийгөө ингээ бодохоор би яана ингээл ажилтнад тань тусалж байгаа ч юм шиг ингээд мэдрэгдэхгүй нөгөө нэг айгүйх тийм ажиллаж удаа хугацаанд сурна штэ тэгээд нэг ороод нэг удаачгүй байжгаад 6 мургаан сурвалсан юм уу тэгж байгаа л ингээ өөрийгөө дахиад буруутгах эхэлж байгаа хгүй би ингээл энэ ажилд нь орчоод цалинг нь авч байгаа ойлгохтой цал аваагүй штэ тэгчээл нөгөө нэг травманы линз нүүч ажиллаж эхэлж байгаа хгүй. Ажилд нь олигтой тусалж чадахгүй нэгнгүүтээ дахиад нэг жаахан нэг тийм нэмэлт ажил ороод ирэхээр нь би энийг нь бараг дагаад авчих гэх нэг сонгуул Монголын л нэг тийм заваарсан ажил хийсэн. Тэгсэн чинь нөгөө нэг яг гол ажил нь бол сонгуулийн ажлаас өөр гол ажил нь явж байгаа шүү дээ. Тэр ажилд нь би бүр бүтэн тусалж чадахгүй тэр чинь амар том бичиг засгийн ажил нь л байгаа байхгүй. Яг нарийн мэрэгжилтэй хүн л бараг гараасаа гаргаж чадхаар би бол зүгээр л нөгөө нэг ойр зүрийнх нь юмд нь тусалж байгаа байхгүй. Тэнгүүд за зэн сонгуулийн нэг заваарсан судалгаа мудгааны ажил хийсэн. Тэр нь бараг нэг Excel тэр шивж мэгдэг л ажил заяа. Тэнгүүд нь ажлын гол бус тэр ажлыг би дааж авангуутлаа нөгөөтг нь би махарч хийгээд тэгээ нөгөө хүмүүс нь бол намайг ингээл би бүр хонж сууж хагас бүтэн сайнгүй ажиллаад тэнгүүтээ миний бүр цагаан мах гараад тэндээс болж миний анх удаа цагаан мах гарч ирсэн. Тэгээ одоо ер нь ядрахаар өвдөд гарчаад байдаг болсон заяа. Тэгтлээ бие хайж бусдад нөгөө бусдын өмнөөс ингээд сэтгэлэн чилээд ингээд заяа. Тэнгүүт яг үндэ тэр хүмүүс намайг тэгж бодсон ч юм уу би мэдэхгүй байхгүй. Би тийм баг цалин авдаг хүмүүс. Тэгэхэд би бараг тэр ажилд нь нөгөө сайн дураараа тэгэл хийгснийг хийгээл явж хахад өгнөл болохоор байсан байгаа байхгүй юу. Тэгтэл би өөрөө төрүүлж бодонгуутлаа. Би энэ ажилд нь тусалж чадахгүй штэ гэх дахиад өөрийгөө буруутгангуудаа. Би ингэж туслах ёстой гингүүтлээ ёо өөрөө очиж тэр ажил мэжлийн илүү цагаар энэ төр хийж махарч хийж агаад өөрийнхөө эрүүл мэндийг хохироосон байдаг юм. Нэг жишээ. Нөгөө жишээ нь болохоор би нөгөө Ирландд байсан гэж ярьсан шүү. Тэнд ахтаа би нэг газар 3 жил ажилласан байдаг юм аа. Тэр газараа ажиллаж ахтаа
намайг нэг л үнэлж өгөхгүй байсан юм аа. Тэгсэн чинь би бүр өөрөө хүчээр өстө ёо сайн дураараа бүр би тэр надад бас амар трама болж үлдсэн байдаг байхгүй юу. Өглөө 4:30-аас босдог. Тэгээ 30 минут бэлдээд 5 гэж гарч алхаад 30 минут 30-аас 40 минут алхаад үрээр штэ гадаад штэ амар. Тэгснийгээ ажил дээрээ 5:30-аас эхлээд нэг хүртэл ажилдаг байсан. Тэгтээ нөгөө зогсоо ажил дандаа зогсож хөлөөрөө наачиг гүйдэг ажил. Тэгээд хөргөч рүү ордог халуун юун дээр кофе шопт ажилладаг, дэлгүүрт ажилладаг. Дэлгүүрийн кофе шоп дээр ч ажиллана, дэлгүүрийн дээлин дээр ажилладаг. Дээлин дээр нөгөө сэндвич мэндвич юм жигнэж бекри жигнэж гаргадаг хүмүүст бас үйлчилдэг тийм ажил байсаахгүй. Салаад малаад утгадаг, салаад малаад хийдэг ч юм уу. Тэгэхээр салаад гэхээр хүйтэн, бекри гэхээр халуун, тэгээд шууд хөргөч рүү орно хүнсний юм хөргөчөнд байдаг. Тэнгүүт ингэж халуун хүйтэн харшилж гүйж мүйж тэгж явж ажилладаг ажил. Тэгээд давхар хүмүүс давхар үйлчилдэг. Тэнгүүт амар ачаалттай ажил байсаахгүй. Тэгж жагаад халуун хүйтэн харшлаад тэр улс чинь өөрөө нойтон бороо орно гадаана. Тэг гэртээ очиод хүйтэн дахиад даарна халаалтгүй. Тэгсээр хагаад нөгөө нэг ясаа өвдөхөд. Миний яс магадгүй баг зэрэг өрөвсөлтэй байсан байх магадaltaй байхгүй юу? Нөгөө хол ангийн мэнгийн байх магадaltaй. Тэнгүүд Монгол тохо зөв зүгээр яжгаад тэнд очисон чинь нөгөө яг ийм байдал нь ингээд халуун хүйтэн харшлаад ингээд ядраад тэгээд дутуу нойртой олон хоногоор ингэж явж маваад бүтэн амархгүй хүний бие амархгүй гэсэн үг шүү дээ. Ингэж явсараад сэтгэл зүй төрөл өөрчлөлт ороод амар их дарамт ачаал мэдрээд миний бие сэтгэл бүгдээрээ зэрэгдэг гэсэн. Тэгээд тэрэнгүүт миний ясанд өөрчлөлт ороод ясны үеинүүд маань хавдаж өвдөж улайцтай амар болоод тийм байдлаар нөгөө бос зүйлэн шүрхт гэдэг шүү дээ. Амар сайн ажилдаг тэгэлстэй. Гүйж ажилдаг би бүр солиотой. За тэгэл ажил ингээл тарахад миний хөл мүл ингээд амар өвддөг. Тэнгүүтээ юу тэрийг ярихлаа амар идэв. Би өмнө ярьжсэн ш нэг Ирландаа тэгээд. Тэгээ ер нь л ингээд гадаад захирлуудаа үнэлэгдэж харагдахын тулд юм шиг байгаа юм. Бус түлэн шүрхт гэдэг. Тэнгүүтээ бас Монгол чуудадтай хамт ажилладаг байсан Монгол менежер энтерт үнэлэгдэх гэдэг байсан юм шиг байгаа. Тэгэл энэ л одоо нөгөө хүүхэд ахад нөгөө тийм авцсан махна штэ нөгөө нэг буруу програмчлал босод намайг магтаж ивэл би сайн хүүхэд юм байна гэдгийг ухцсан юм шиг байгаа. Тэгмүүд яг тэр нөгөө нэг програмаараа ер нь бол өдөө 30 хүртлээр дайрсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрнийх нь туйл нь тэнд болсон байдгийг. Бүр биеэрээ дахиад ингээд би ер нь ингээд айгаа хөөрхөн хуруу нуттай сахгүй жоохон сүмбөндөө. Тэгээд хүмүүс ямар хөөрхөн сүмбэн хуруутай муруутай гэдгсэн чинь одоо миний хуруу бол нэлээ эвдэрсэн. Тэгээд хөлийн хуруун дээр бас жаахан өөрчлөлт орсон байдیں۔ Миний хөлийн хуруу бас айгаа хөөрхөн байсан. Тэгэнгүүтээ ингээд илэрлэл нь хамгийн наазах илэрлэл нь ингээд гарын үений хурууны үе хөлийн нөгөө том яснууд дээр ингээд өвдөлт орж ирээд тэгээд за одоо ер нь бол гэл ер нь болж эхэлсэн байдгийг. Гэхдээ хамгийн муухай нь юу гэж би яг 3 жил тэндээстэй гүрийтэл ажилласан. Тэстэ шазуур зурсан даа. Тэнгүүтээ би амар муухай хүлэн зөвшөөрөгдөг гэдгийг тэнд би анх ухсан байхгүй юу. 3 жилийн турш тэгээ дахиад ясаараа өөрөө тэрийгэ төлжээж ухаарсан байгаа байхгүй юу. Тэгээ би явахдаа нөгөө бай парти гэж тэнtiin. Тэгээ бай партигаа ингэжтэй хийсэн шиг хийгээд би явандаа гэдэг тийм шазууртай байсан юм шиг байхгүй амар. Тэгээ яг бүр хийсэн. Гэхдээ нөгөө тэнд чинь амар сонин заяа бас амар нийттэй нөгөө тийм нэг сайн ажиллаагүй нэр хүнд муутай байсан монголчууд гадаадууд энтрийг нэг тэгэж бай парти энтер хийдэггүй. Тэгээл чимээгүй хүн тэтэр тэгчгээр амар гэдэг байдалтай одоо ухагтхан бидний дунд төрдөг гэсэн байгаа байхгүй чимээгүй мөртлөө. Тэнгүүд айгүй тийм нэр хүндтэй тийм гоё байсан хүмүүсийг болохоор бай парти хийж айгүй гоё үдэж явуулж муулдаг заяа бүр бөөнөрөө очиж мачиж. Тэгсэн чинь минийх бол бүр миний сансан хэмжээнд бол туулсан угаасаа манай захирлууд гадаад дотоод менежерүүд одоо ирээд тэгээ бусад одоо залуучууд ирээд тэгэнгүүт би тэндээс тийм нэг
муухай мэдрэмж авч байгаа. Тэгээ үн ал тэр үед гоё мэдрэмж гэж бодож байгаа байхгүй. Үнэндээ бол өстой муухай зүйлсэн байгаа байхгүй юу. Тэр хүмүүсийг тэгж ирэнгүүт за би одоо л тийм миний тэгж ажилласны үр дүн мань ийм би одоо бус түлэн жишөөрөгцсөн харж ийн үү гэж одоо би миний нөгөө дотоод тэр надтай тэгж ярьжсэн байгаа байхгүй. Тэгсэн үний эрэхтэй одоо эргээд ухахад яах нь бүхэл бүтэн хүний ясны эрүүл мэнд биеийн эрүүл мэндээрээ төлөөс төлж бус түлэн жишөөрөгдөг би одоо хинбэ тийм үстэй ийм тэнэг ухамсартай байсан байгаа байхгүй юу. Өөрийгөө тэгтэл нь ядрааж ирсэн. Эргээд ингээд хэлэхэд юм ганц юм өгүүлбэр дотор орж байгаа юм шиг хэрнээ яг туулаад явхад 3 жилийн турш өглөө болгон би 4 цагт боссон. Би зарим өдөр залуу хүн орж гарна, найзуудын шахалтанд орно. Тэгээд бас энэ хүн амьдарч जैन тий. Тэгтэл зарим үед 12 гэж унтаад 4 3 гэж усах үе байсан. Тиймхэн нойртой би тэгтлээ цоцтлаа ажиллаж амьдарч хичээлдээ суучаад ёо тийм олон өдрүүдийн цоцшгүй сэтгэл хөдөлмөр зүтгэл маань шингэж ээж энэ зүйлийг би ухаарсан гэхээр бас хайран байгаа байхгүй юу. За тэр яах вэ? За ямар ч байсан юм тохирох сэтгэлгээ бусдад хүлээн зөвшөөрөгдөх. Энэ зүйлийгээ би ингээд буруу програмтай байсан байна гэдгээ ухаарад одоо би энэтэйг ажиллаж байгаа гэж ярьсан шүү дээ. Тэгэнгүүтээ тэгэл бусдад хүлээн зөвшөөрөх гэхээс илүүтэй те өөрөө өөрийгөө л хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал юм байна гингүүд би одоо ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрөх дээр ажиллаж байгаа. Миний бүх анхаарал над дээр ирсэн цагт бусад дээр биш над дээр байгаа цагт би те одоо ингээд өөрийгөө миний анхаарал өөр дээр ирсэн учраас би өөрийгөө ангааж эхэлж जैन дотоод руу орсон учраас өөрийгөө дотооддоо юу буруу үлдэж програмчлагдсан байснаа гэд анзаарч хараад одоо ингээд засаж чадаж байна тий засаг арга нь хүртэл ингээд өөрөөсөө ухаж олно өөрөө давж туул өөрийн нүрээрээ өөрийн ухамсараараа тэгээ мэдээж хажууд нь туслах хүмүүс байвал тий за миний хувьд бол юм байгаа тэнгүүтээ таны хувьд тий хэрвээ энэ зүйлийг сонсоод би нэг ийм зүйлтэй штэ тийм штэ гэж бодож байвал туслах хүн байхгүй яах вэ гэвэл мэдээлэл ирэн цун штэ тэгэхээр дүүрэн коуч сэтгэл зүйч одоо юу ч тийм багш нар байгаа эсвэл найз нөхөд одоо тийм групп community ч гэсэн үүсгэж явж болно. Эсвэл миний доор комент бичээд би чадхаараа ярилцаж өгч болно гэдэг ч юм уу тийм. За тийм байна. Тэгээд энэ сэдвийг ингээд яриул бүр ингээд амар их ярихаар байд юм байна. Юу нь ярих гээд байд юм байна. Анх удаа 40 минут гарлаа. Тэгтээ ч би ярмаар л энэ дахиад. Тэгээ бас нэг юм олж сонсч байсан юм байна. Одоо ингэдэж штэ. Нөгөө эмэгтэй хүн жирэмсэн болоод тэгэл жирэмсэн байх үедээ бас их тайван сайхан мах хэрэгтэй гээл угаасаа хүүхэд нь нөгөө хумсар нь бүрлдэж байдаг гэдгийг ярьдаг болсон ш зүйлүүд өмнө нь бид нар мэддэг байсан. Тэгэхэд яах нь би нөгөө хүүхэд ахтаа ээжгээ гэсэн тахтаа энэ хумсрын ээжэн тэр нөгөө гомдол шаналтай боо хумсрыг авцсан байгаа бүрэн жишээ бол би байгаа байхгүй. Тэгвэл одоо бид нар болохоор одоо мэддэг болсон. Хүүхдээ бүрэлдүүлж байхдаа эмэгтэй хүн ууралж болохгүй тайван байх хэрэгтэй. Эмэгтэй хүнийг чочоож болдгоо маа их хүнийг гээл тэгж мэгэл гэдэг штэ. Тэгэхээр энэ бүхнийг эртээр үеэс манай монголчууд өвгдээсэн маань мэддэг байсан байгаа байхгүй. Нэг одоо мэддэг болчоод ингээд тэг ёсгүй юм аа хүүхд ингэдэм юм аа гэцэндээ байх та гэж бид одоо яриад байгаа юм шиг боловч өмнө нь бол угаасаа олон зуун жилийн өмнө бидний өвгдээс угаасаа мэддэг байсан. Маш ухаалаг ард хүн байсан. Тэр нь бүх юм дээр илэрч тодордгоо. Тэгэнгүүт энэ дээр юу ярих гэсэн бэ гэхээр тэгээ нөгөө эмэгтэй хүн төрдөө штэ. Төрснөөхөө дараа нөгөө сэтгэл хямрал гэдэг лөө болдог гэд эмэгтэй хүн ер нь төрсөн хүн болго ер нь тэгээд байдаг гэдэг маш цөөхөн тохиолдолд тэгээгүй энэ төр гэл зарим эмэгтэй хүмүүс ярьдээ штэ. Тэгэхээр энэ дээр юу байгаа вэ гэдгийг нэг анзаарсан юм нь болохоор эмэгтэй хүн төрөөд ингээд дахиад нөгөө нийлэх битэй болчдаг штэ. Тэгэхээр хүүхэд насныхаа нөгөө эдгээгүүд төр шарах травманууд нь буцаж сэргэж гарч ирд юм байлээ. Тэгэнгүүт шинээр дахиж тэрийг эдгэж чадж байгаа нь эдгээгээд дуусаад
эдгэж чадахгүйнүүд нөгөө хямралтаа ороод бүр ингэж балард юм шиг байлээ. Би энийг тэгж анзаарсан. Тэгэхэд яагаад гэвэл одоо нөгөө эмэгтэй хүн хүүхэд гаргаад төрнө гэдэг чинь өөрөө бараг нөгөө онгод даваад удмын онгод буулаа гэхэд нөгөө удмын үйлүүдээ хийгддээ штэ. Тэрүүнтэй бараг холбоотой юм болов уу гэж би нэг бодсон. Гэхдээ би энийг бол нэгтэлж, нэм байлж, асууж сургалж үзээгүй байна. Гэхдээ ерөнхийдөө нэг ийм ойлголтыг би нэг анзаарсан гэдэг зүйл байна. Хэрвээ та нар энэ дээр юм бодож ивэл бас комент хийээрэй. За би ингэж бодсон. Яагаад тэгж бодсон бэ гэхлээрээ эмэгтэй хүмүүс төрлөө нийлх битээ болдгоо гэж ярьдэн штэ. Тэнгүүд биеинд нийлхард юм байна. Тэрийг нөгөө нэртнээс манай өвгдөөсөл гэж хэлдэг гэсэн штэ. Тэгээд нийлх битээ болно гэдгийг тэгвэл тэнд бас мэдээд хэлдэг байсан байна тийм үү? Бид нар тэрийг болохоор мэдхгүйгээр хумсаргүйгээр зүгээр нийлх битээ зүгээр төрж байгаа учраас л гэдээсэн юм шиг байгаа байхгүй юу? Тэнгүүд сэтгэл зүйн хүртэл нийлхардаг яг буцаад хүүхэд болдог. Тэнгүүдээ хүүхдээ асраад нөгөө өсгөөд бойжуулж явах үедээ тэрийгээ ингээд давж чадаад өсгөж бойжуулахын зэрэгцээгээр тэрийгээ сэтгэл зүйн зүйлүүдээ ингээд дахин ингээд давж туулж чадвал эмэгтэй хүн төрсөн эмэгтэй хүн чинь бүр нэлээ хацуудаг штэ. Тэгэхээр давхар нөгөө нэг хүн биеэ засаж өнгөрсөндөх туулалтайгаа буцаж нүүрэлдэж тэрийгээ зөөр тухлуулж явд юм байна. Тэгснээрээ нөгөө нэг удмынхаа заслыг хийгээд явж идэм юм байна. 1 төрлөө, 2 төрлөө, 3 төрлөө, 4 төрлөө гэл те. 4 төрсөн их хүн бүр ямар хүн болох вэ? Ер нь л ганхашгүй бат хөхөл хүн болдог үсттэй. Ер нь яг зөөр энэ шархыг хэрвээ хангааж чадлаа гэж үзвэл те. Гэхдээ дийлэнхтэй л эмэгтэйчүүд Монгол эмэгтэйчүүд ер нь хангаадаг байх гэж бодож байна. Ер нь нэг 40 гарцсан, 50 гарцсан, 60 гарцсан ихчнэр бол тэгээл юунд ч ганхашгүй нэг суурьтай болцсон байж дээ штэ. Ерөөхдөө бас те. Би нэг тэгж харсан. Тэгээд яг нөгөө төрсний дараа сэтгэл зүйн ингээл орж гараал хямрал нь үсээд байдаг нь тэрийгэ давж чадахгүй болвол ингээл хямраад байт юм болоо да гэж би нэг анзаарч байгаа байхгүй юу. Тэгээ би бас энэ дэр нэг юм хэлэх гээд мартаад байгаа юм. За эндээс нэг харчихъя. За харъя гэсэн чинь гарч ирэхгүй харагдахгүй юм байлгүй дээ. Ингэж байна. За өөрөөр ярих гэсэн чинь ингээд толгойд орж ирэхэ болчлоо. Тэгвэл ингээл үзчихээ дээ. Бараг 50 минут боллоо шүү. За орж ирж байгаа дэр энэ хажууд ингээд юм дуу тавиад байгаа штэ. Тэнгүүд энэ дээр энэ аян таалагдана гэхээс илүүтэй надад энэ юун таалагдаад байгаа байхгүй юу? Энэ зураглал нь ийм нэг дайчин суучаад сакура модны дор суучаад тийм хоёг хүмүүсцэн дайны хоёг хүмүүсцэн дайчин сэлэмтэй дайчин суучаад сакураны дор нуурын эрэг дээр суугаад тэгээд нэг тийм нэг айгуу гой төрслөл ингээд мэдрэгдээд байгаа байхгүй. Энэ татагдаад энэ дууг тавиад байгаа юм. Тэгээд би бас энэтэй холбоотойгоор дараагийн дугаар дээр ч юм уу те нэг гой дайчин байдлын талаар ярих гэж бодож байна. Энэ дугаар дээр бас багтсангүй. За ерөөхдөө өнөөдөртөө юм байлаа. Тэнгүүт өнөөдөр баг инглээ штэ. Би хэн байсан бэ гэдэг дээр баг ингээд 50 минут ярьчлаа. Тэгэхээр дараагийн дугаар дээр нөгөө би хэн байхыг хүсэж байна те. Би одоо хэн бэ гэдгийг бас ингэж хувааж ярих хэрэгтэй юм шиг байна. Өнгөрсөнд нөгөө би хэн байсан бэ гэдэг дээр баг 2хан зүйлэл ярьлаа штэ. Хүлээн зөвшөөрөгдөх, хохирох сэтгэлгээ дээр те жишээ татаад өөрийн мэдрэмжээ оруулаад. Тэгэхээр хэн байсан бэ дээр бол надад дахиад зөндөө юм байгаа. За хэрэв би сануул буцаад ингээд
За чадвал бичихлээр би нөгөө баригдчихад байгаа шүү дээ. Гэтэ ер нь бол ерөнхий биччихье. Бусдын юмыг бичгээр би баригдаад байгаа. Өөрийнхөө би бичгээр бас гайгүйж магадгүй. Бичиж агаад нэмэлтээр яриад тэгээ тэрэн дээрээ би ингэж давж байгаа гэдгээ бас задлаа те. Сая бол нөгөө миний хоёр хохирох сэтгэлгээ хүлээн шүрдэх хүсэл хоёрынхоо ард нь нөгөө өөрийнхөө давж байгаа нөгөө юугаа хэлсэнтэй арга барилаа. Товчхондоо бол хүлээн шүрдэх дээр бол би өөрийгөө хайрлж, би өөрийгөө хүлээн зөвшөөрч энийг би давж байгаа. Нөгөө хохирох сэтгэлгээн дээр болохоор юу гэж хэллээ? Гаравчлаа. За ямар ч энэ донд хэлсэн байгаа. Заримдаа ингэж орж гараад мартаад ах юм аа. Sorry. За өнөөдөр энэ хүрээд дуусгая. Баярлалаа, баяртай. Удахгүй уулзъя.